Манай компани анх 2007 оноос эхэлсэн гэж хэлж болно. 2008 онд захиалга засварын чиглэлээр ажиллаж агаад 2009 оноос компани үүсгэн байгуулад одоо Танан Arachnids гэж нэртэй ажиллаж эхэлсэн бол одоо Танан Z, Танан Zoo гэсэн компаниуд болж тасралтгүй 16 жил ажилласан байна. Эхний хэсэгт төрийн худалдаа авалтын тендерүүдэд их оролцож хөлбөр агуулгын хувьд нийлүүлдэг байлаа. Энэ хугацаанд ч одоо Улаанбаатар цэцлэгаан төвийг сүүлжээ, Дэз 3, Монгол шуудан, Мят гэдэг ингээд томоохон төрөмчд компаниудын хувьцыг нийлүүлдэг байсан бол одоо хувийн хвшлийн энэ томоохон төслүүдийн бас хөлбөр хамгааллын, өвөл зууны бүх төрлийн аюулгүй хувьцыг үйлдвэрлэж нийлүүлж байгаа. За хөлбөр хамгааллын хувьц бол хувьц үйлдвэрлэлийн салбарын хувьд хамгийн их ажилбартай, хамгийн их өртөг шингэсэн үйлдвэрлэл байдаг. Бусад өдөр тутмын хувцастай харьцуулахад бол ажиллах хүчин, тоног төхөөрөмж, технологи хугацаа хамгийн их зарцуулдаг. За манай үйлдвэрлэлийн хувьд одоо 17-оос 20 хүн бол байнгын ажлын байранд ажиллаж байна. Гүйцэтгэх цех, оёдлын цех, гүйцэтгэх цех, хатгамлын цех, борлуулах дэлгүүрийн сувг гэсэн салбаруудад үйл ажиллагаа явагдаж хөлбөр хамгааллын хувьц маань нийлүүлэгдэж байна. Ажиллах хүчний хувьд болохоор 35-аас дээш насныхан зохиолын ажиллаж байна. За үйлдвэрт маань салбарын тэргүүний ажилтан 2 ажилладаг. Мөн салбарын жуухаар шагнагдсан бол бас 2 байдаг. Мэргэжлийн хувьд бол мастер аялалчин байна, мастер эсгүүрчин байна. 4-5 дугаар зэрэгтэй аялалчид ингээд ажиллаж байгаа. Энэ оёдлын хөлбөр хамгааллын хувцсны салбарт үйлдвэрлэлийнхаа хувьд давуу тал нь юу байна гэхээр манайх эсгүүрийн програм БОК-ийн програм дээр зохион бүтээлт эсгүүрэлтээ хийдэг. Энэ бол сүүлийн үед нэвтрүүлсэн бас дэвшилтэд програм байгаа. Энэ одоо түүхийд материал хэмнэх, ажилбар хэмнэх, ажиллах хүч хэмнэх гэсэн олон давуу талтай. Ажилтныг одоо доктор суурьшилтай ажилуулахын тулд бас аж ахуйн нэгж болгоо урамшууллын системийг нэвтрүүлдэг байх. Манай үйлдвэрийн хувьд доктортой одоо 3-аас дээш ажилласан тохиолдолд одоо ингээд дотоод журмынхаа дагуу үйлдвэрлэлийн борлуулалтын орлоготой уялдуулсан бас хүний ажилтны эрдэс эдвэх одоо ажил үүргийнх нь одоо гүйцэтгэгдсэн норм хэмжээтэй уялдуулаад борлуулалтын орлогоос 10%-ийг нь цалингийн санд хадгаламжийн санд одоо бүрдүүлдэг байгаа. Тэрнээсээ ингээд жилийн эцсээр 100% гүйцэтгэлд нь уялдуулаад ингээд урамшууллаар хадгаламжинд нь мөнгө байршуулдаг. За эннийхээ хүрээнд одоо ажилчид маань өөрсдөө хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг хийх ч юм уу, машин унаа авахдаа урьдчилгаа хийх ч юм уу, иймэрхүү байдлуудаар ашигладаг. За энэ бол бас 3 жил ажиллаж иж энийг авах эрх үүсэх гэдэг бол хүнд доктортой ажиллах сэдлийг бүрдүүлдэг. За энэ урамшууллыг авсан 4-5 хүн байдаг. За үйлдвэрийн компани хэмжээнд бол үйл хөдлөх хөрөнгө худалдаж авахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөрийг нь бас дэмжлэг үзүүлдэг. Ингээд 2-3 хүн дэмжлэг үзүүлж хашаа байшин худалдаж авсан байгаа. Дүүргийнхаа жижиг дунд үйлдвэрлэлийн газартай бол хамтарч ажилладаг. Нийслэлийн жижиг дунд, за оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо гэдэг энэ салбарт хараалагдах бүхэл газруудаа хамтарч ажилладаг. Дэлхийн зөнгийнх ч юм уу ингээд ер нь бойжуулалттай холбоотой хүмүүсийг сургах, бас ингээд дадлагжуулах чиглэлээр ажилладаг. Энэ дээр манай дээр ирж заавар зөвлөгөө авах, дадлагжих ийм чиглэлээр бас нэлээд олон газрууд ажиллаж байсан. Энэ 2022-оос 23 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын төсөл дээр найзууд төсөл гэж хэрэгжсэн. Та нар үзсэн баг. Тэгээд цэнхэр ногоо 8 цэнхэр подвологтой, харах хөг шорттой. За энэ дээр ингээд нэг кластраар тэр холбооны хэмжээний кластраар нэг 20 гаруй үйлдвэрүүд хамтран ажилласан байдгийн. Эний толгой зохицуулагч үйлдвэрээр манай компани ажиллаад 13,000 иж бүрдэл буюу 40,000 ширхэг бүтээгдэхүүнийг ингээд 20 гаруй үйлдвэрийг зохион байгуулж амжилттай ажилласан байгаа. Одоо 23-аас 24 оны хичээлийн жилд дахин энэ үйлдвэрлэл маань үргэлжлэнэ. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн биеийн тамирын хувцсны найзад төслийг дэмжиж ажилласан цэцэрлэгүүд маш олон байдаг. Цэцэрлэгүүдийн эрхлэгч нар ч болон эцэг эхчүүд бас талархснаа илэрхийлээд цаашдаа үйлдвэрлэлээ хөгжүүлж технологи
тоног төхөөрөмжийн шинжилтийг хийснээр одоо Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор импортыг орлох, экспортын чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа.